Сайн байцгаана уу? Vlog 50 эхэлж байна. Тэгэд яг одоо ханаар өртөн дээр байна. Бид өнөөдөр нийтэн сагсан мужийг бүтэн тойрох болно. Эхний өртөө Wolfsburg-лоо явцгаая. Бид зөв хөл дээр боссон байна. Учир нь бид нэр 1 цент оллоо. Үнэхээр гайхалтай. Монголын 33 төгрөг шүү дээ. За ингээд бид нэр Wolfsburg-д ирлээ. Яг нь нэрнээсээ чонон цайц гэдэг нэртэй. Тэгээд ер нь 1300 оноос Бартенс Либен гэдэг хүн ганцхан цайцтай тэндээ амьдардаг байсан. Гэхдээ 20 дугаар зууны ихэр одоо 1900 оны үед Volkswagen үйлдвэр энд байгуулагдаад энэ хот Volkswagen хотын ажилчид зориулсан хотоор үүсгэн байгуулагдажсэн. Энд үйлдвэр нь харагдаж байна. За одоо бүгдээрээ хотын хамгийн одоо номер 1 үзэх ёстой зүйл бол энэ дизайнер аутлетийн хувцсны дэлгүүр байна. Энийг үзцгээе. Энд маш олон брендийн дэлгүүрүүд байдаг бөгөөд айгүй хямдхан учраас маш олон хүмүүс энэ тентгээс ирдэг. Шин инэр, шин түүх. Залуунаас нь ирч хүчээ. Найзуудтайгаа өнгөрөөгөөрэй. Манайхаар үйлчлүүлээрэй. Oakley, Horolin 3-4. За ингээд бүгдээрээ Autostadt гэдэг музей руу явдаг. Гүүрэндээ гарч үзье. Тэгэхэд би чамайг бодосгарсан дуудахан хацтай чиний хөрхин царай. Хэмээ за одоо бүгдээ дараагийн хатлага байцгаая. Баяртай Wolfsburg. Байж билээ. Одод би тэр багатай урд годомжны төгсгөл надтай зүрсэн ахлуу. Тэгэхээр автобусаар явсаар байгаа Wolfsburg-ийн хамгийн ойрхон Gifhorn гэдэг нэртэй хотод ирлээ. Их жижигхэн хот болохоор 43 мянган хүн амт. Энэ айгүй сонирхолтой түнэлтэй энэ өртөө бол үйлцэн. Бид нэр үйлцэн дээр ирлээ. За тэр мөрөөдөөс болохоор хотын үзэх боломжгүй байлаа. Гэтэ энэ өртөө нь их сонирхолтой өнгөлөг дизайнтай байсан. Дараагийн буудал Hamburg. За ингээд бид хүн Hamburg гээд тусдаа бид авсан хотын Hamburg гэдэг урд хавийн дүүрэгт ирлээ. Энд бид хэдэн минутанд байгаа. Жохон годуужаар хайцгаая. Яг ч Hamburg аюу олон хүн амтай юм шиг. Гадуур явсан алхсан хүмүүс ихтэй. Арчгүй байлгүй дээ. Хүн амын тоогоор Германд 2-т. Тэгээд Европын орнуудад 8-д орж юм биш үү? Hamburg хотын тухай олон зүйлийг мэдмээр байвал миний vlog 49-ийг үзээрэй. За сая цантаа жаахан зүйл хэлчихлээ. Гэтэ бид нар одоо Cuxhaven дээр ирлээ. Энэ бол Далайн гэрхийн хот, Bonn хот байна. Улаанбаатар хот далайн түвшнээс 1350 м өндөрт байдаг бол энэ хот
далайн хэлний өстөд 2 метрийн өндөрт байлаа. Та бүхэнд харагдаж буй далайн ирмэг энэ эрэг газар бол Атлантын далайн эрэг. Энэ цанхаг бол усан гудамж болон усан тээврийн зохицуулгын албан газар. За ингээд бас нэгэн бие даасан Бремен хотод ирлээ. Хүү амаараа Германд 10 дугаар байдалд ордог энэхүү хотод би Тумбаш гэдэг нэр өгсөн. Тэг яагаад вэ гэвэл энэ хот ийм 4 амьтантай хөшөөгөр алдартай. Тэр нь Илжиг, Нохой, Муур, Дахиа. Яг л эвтэ 4 амьтан шиг. Ах トゥ Греминийг үлгэр дээр гардыг. Ер нь них удаан байж чадсангүй. Гэхдээ би дэлгүүр орж жоохон хоол идлээ. Одоо бүгдээрээ Ляа гэдэг хот руу явцгаая. Ингээд бид нэр Ляа гэдэг нэртэй газар ирлээ. Энэ хотын нэрийг нь шууд орчуулах юм бол Хосон гэсэн. Ост-Фрисланд гэдэг өөр нэртэй энэхүү хот байна. Леда голын хөвөн төр байдаг бөгөөд энэ голыг дагаж явсаар хагаад хоошоо Атлантын далай орох боломжтой. Хотын төвөөр явжсэн чинь би ийм нэг усан оргилоор орлоо. Тэгсэн чинь энэ аяг сонин усан оргилоор нэг усан оргилоос усан гаад тэгээ хотын бараг нэг бүтэн гудамжаар ингээд явсараад хамгийн сүүл рүүгээ тэр Леда гол руу орохын өмнө энийг яг машин замтай огтлцдаг. Энэ дээр машинууд нэг усан оргилоор дээр ингээд гарчдаг нэ. Энэ миний амьдралдаа харсан хамгийн хөдөлгөөлөг усан оргилоор байна. Хүүхээ өвөн хараа бота тэрийг уншдаггүй. Өвөтө уншаад өгөөч. Бомбын өргөнөөс үсрэх болон бомбын сэлхийг хатаа өргөлнө гинэ. Очичнэрэ яг горийнхоо гүсэснэрэ намайг гэрхэд явсан бистэй одоо гинт ягаад наа гэргэ бодоо би ямар дурах хүрэхэрээ судаг модоо яг өмнө шиг наа бит дүгэн би хүсэхгүй байвал бит хөөж лээч би чамд дүгэн хэлсэн шít өөрөөрийн замаар явчихсан шít Зовё болцолтыг хатуу болсахтуу гэдгийг бич мэдиш тус чич мэдиш гэтэл одоо яагаад энэ бүх зүйл тусны дараа энэ хүн Осло портээр ирсэн чинь яг хажуудлын тавцан талтай Нидерланд орох галт тэрэг зогсож байна. Гичамалсан биш та хиснэр тагш бит Deutsche Bahn буюу Герман галт тэрэгний компанид маш олон орны ажилчид байдгаас Монгол хүн ажилтсан байх шүү хүмүүсээ. Ямар сони юм бэ? Даанч харахуу болсон байлаа. Оройн 21 цагт. Гэхдээ би нэг сони юм олж чарлаа. Энэ Осло бүгдийн яг хотынхан газрын зураг манай Монгол улсын газрын зурагтай ер нь төстэй юм байна. Тэр хөвсгөлийн тэр хойд хэсэг, тэгээ доорнуудын хэсэг, баян үлгэн яг гэж байна. Очичнэрэ яг горийнхоо гүсэснэрэ намайг гэрхэд явсан бистэй одоо гинт ягаад энэ бол кич. Энэ бол майнот. Тань та юунд дуртай вэ?
би хүсэхгүй байвал бити хөө